Намайг Бацаахны Амарснаа гэдэг. За тэгээ ханыхаа талаар бид хоёрын тулсан зам мөр. За би өөрөө эдийн засгч банк санхүүгийн мэргэжилтэй. Ханыгаа өвдөд сонсголгүй болоод явж байхад нь хоёулаа сүултээ ойлголцоо байгаад хань ижлийн маань ааш цаанч бас эвгүүтээд уур нь уцаар нь дийлдэх юм байгаад хоёулаа маргалдах зүйл зөөнгүй ихэлсэн. Гээ яхаа тэгэд хүн чинь нөгөө цойруулаас үн чинь гин сонсголоо алдахаар хүнд айгүй хэцүү байт юм билээ. Нөгөө сонсож байгаад сонсохоо байх эсвэл өөрөө сонсохгүй байх хоёр чинь шал өөр. Тэр үедээ хоёулаа утасныхаа мессежээр харилцдаг боллоо. Бал цаасаар харилцдаг байлаа. Сүүлдээ ажилдаа явж чадхаа байгаад ханыгаа дагуулад өдөр болгон одоо хамгийн сайн гэсэн лам, хамгийн сайн гэсэн бүүдэр цаг авч очиж байлаа. Бүх Монгол улсад одоо нэртэй гайгүй гэсэн эрүүл мэндийн салбарын сайн эмнэлгүүдээр явж үзүүллээ. Бүх биеийн онцлогоог хийлгэлээ. Оншин тодордгүй. Юунаас олсон шалтгаан бол ерөнхийдөө тодорхойгүй. Эмчнэр бол мэдрэлийн гаралтай л гэдэг. Гэтэ мэдрэлийн гаралтай сонсгол бууралт айгүй олон шалтгаантай байт юм л. Хайл өдөр болго өглөө хамт гараад явдаг, орой үдш ороод ирдэг. Тэгэхэд манай дунд хүү жоохон байлаа. Тэгээд том банд маань 5 настай, хоёулангийн бас өдөр өччийн тэнд айлд харуулна, ээжиндээ аваачна. За тэгээд ер нь тоочол ихлүүл яг эндээс сахгуулаад өстой бид хоёр чинь жоох хүүхдүүд байлаа. Хатуу хөтүү гэдэг юм чи үзэж эхэллээ дээ. Тэгээд л 1 жилийн хугацаанд ерөнхийдөө сонсгол буурал, аажмаар багаар буурал гэсэн. Эхлээд нөгөө өрөөнд сонсож байгаа дуурж байгаа хүний яриа сонсгоо байгаал хаалга хаагдах одоо нойлон ус татах чимээг хүртэл сонсгоо байгаал. Сүүлдээ тэгээд зэрэгцээд машинд явж байгаа нөхрийнхөө хоолой хүртэл ерөөсөө сонсгоо болж гисэн. Амьдрал эмнэлэг домлогоор яваад ирэх тусам хүний хүн чанар, найз нөхдийн холбоо хүртэл холдоод ирнэ. Мөнгө төгрөггүй болоод ирэхин цагт өстой 100 100-ахгүй, 1000 1000-ахгүй бас хүнд цаг үе байлаа. Би ч өөрөө банкнд ажилладаг хүн, харилцааны ажил хийдэг хүн. Тэгээд одоо нөгөө баян хүнтэй харьцдаг, баян хамт олондойгоо харьцдаг, тийм баян найз нөхдөйгөө уулздаг нөгөө хүн жирээсөө л байхгүй. Ээл хаяа ажлынхаа өрөөс чойдолжол уйлаас очдөг гэсэн нэг. Хүн чинь бас тэгээд тухайд ч яг үнэхээр боломжтой тийм л шүү дээ. Тэгээ хүн тарагдахгүй хуйлна. Би ч оюутан бахын л айгүй их найз нөхдөдтэй, хамт олонтой одоо нийгэмд тэгээд ямар ч өөрийг бол бүрэн дүрийн илэрхийлээд тэгээд аваа явчихдаг хүн байсан чи ерөөсөө сонсгол буураад хүн ер нь хүнээс ямар нэгэн байдлаар дутуулахаар өөртөө итгэх итгэл нь ерөөсөө байхгүй болчтой юм л. Тэгээд аль болох бөөнөрөө тойрч сууж байгаа хүмүүсээс ингээл дөлөөл зүхтаалт тэр рүү сонголт нь ороо сонсохгүй юм чинь тэр хүмүүсийг ч үгүй байдалд оруулаад өөргөө ч үгүй байдалд оруулаад яах тэгээд сайн дорхтой урдлах ганцаараа явж явдаг. Тэгээд тийм л болчихсон. Тэгээд тухайн жилийн хугацаанд бол ер нь би ганцаараа ч биш. Миний эргэн тойрны бүхэл хүмүүс надтай хамт зовсон. Манай ээж маань байна, манай хань маань байна. Одоо тэгэл гуруулаар нийлээл хотын бүх чих хамар хоолой бүх эмчид ерөөсөө жижиг томгүй бүхэл эмчид би чих хамар хоолой эмчид үзсэн. Тухайн үед нь дундны сонсголын аппарат бол хэд идэг солилцсон үзсэн. Эхлээд би ч бас их юу байлаа штэ. Нөгөө ерөөлөөс юм чи яхав те. Хүн тарагдахгүй би өстой иччин жижигхэн аппарат зүйлгээ бүр чихэн дотор ордог. Тийм жижигхэн аппаратнаас анх эхэлчихсэн. За нөгөө аппаратаараа сонсгоо боллоо, том аппарат боллоо. Нөгөө хоёр том аппаратаа хоёр чихэндээ зүүлээ. Тэгээд ерөөсөө найдварахгүй. Орчны чимээл сонсохоос хүний яриа сонсохгүй ойлгохгүй. Тэгээд айгүй их боломгцсон одоо юу мэр ч юм те зойруулж жаад хүн чи юунаас болоод ингэж яач вэ. Тэгэл Монголд байдаг одоо бүхэл чих хамар хоолой эмнэлгийг дуусгасан. Хамгийн анх 3 дугаар эмнэлэгт сонсголын хэнгэрэг нөх хаалганд орсон. За тэгээ хэнгэрэг нөх хаалганд орсон ч гэсэн сонсгол маань улам буураад ерөөсөө мэдэгдэхөөс бүр илт 7 хоногоор сараар тэгэл хэдэн сараар буурсаар аваад 2015 оны 8 сар хэд ерөөсөө би таг дудлын болчихсон. Юу ч сонсохгүй. Тэгээд нөгөө шалтгаан тодорхойгүй хамгийн амар нь. Ер нь гэхдээ би бодоод идэв. Би яг өвдөд зовхоор би өөрөө ганцаараа өвддөггүй маа. Миний эргэн тойрны хүмүүс хамгийн их өвдөж зовдөг. Надтай хамт надаас илүү их өвдөж зовдөг. Миний ээж яг тухайн жил намайг өвдөж яхад өөр өмнө байж үзээгүйгээр амар хөтөлсөн. Тэгээ миний ханж гэсэн намайг дагаад юун ажил төрөл хийх ерөөсөө миний хэлбэр чигээл явдаг байсан. Одоо бараг дохой зангааны хийс орсон энд нэмлэгт ороод миний өмнөөс яриад миний түүхийг яриад ямар гаргалгаа байна бид нар одоо яах вэ гэл.
Тэгээд хоёулаа өр зээл тавиад эхэлсэн дээ. Чихээ сайхан болох гээд, сонсголтой болох гээд ханижлаа. Ламбуу дээр хүртэл оцсон хүн чинь тэгээд цохиронгоо барахаар нөгөө жилдээ ганцхан доордгүйсэн хүн чинь ерөөсө хотын бүхэл сайн гэсэн үн дээр хотсон. Үнэхээр бүр хүн найдар тасардсан билээ сүлдээ ямар шийдэлгүй болчиход. Хоёулаа жилжингээ явж сүлдээ юу яд нэгдүгээр эмнэлэгт очиж Бямбсүрэн гэдэг эмчтэй уулзсаар бидний итгэл найдар анх тэндээс бий болсон доо. Тэгээд хоёулаа танд үзүүлээд Дунгийн суулгац гэдэг ийм хагалгаа байдаг юм аа. 9 сард одоо манай дээр орно. Энд одоо 10 хүрэхгүй тооны хүн ингээ орсон байгаа. Та хоёр энийг сонирхгүй хэд шууд зөвшөөрөөл. Тухайн үед одоо Монголд байгаа бүх чих хамар олон эмнэлгүүдээр дахиад гадаадын эмнэлгүүдээр Дунгийн суулгацын хаалгааны үнийг ерөнхийдөө судлахад надад хамгийн боломжийн санал тавьсан эд эмнэлэг байсан. За тэгээд асралт эмчтэйгээ уулзлаа, бямба эмчтэйгээ уулзлаа. Бүгд л яг ингээл хүний төлөө айгүй гоё. Надад ингээд тэр хүмүүстэй уулзахаар одоо ингээд надад найдар байгаа юм байна. Би дахиад сонсох юм байна. Би дахиад яг хуучин шигээ болж чадах юм байна гэсэн итгэл төрж ирсэн. Найдвартай юу гэсэн найдвартай ийм сайхан сонсгол оруулдаг гэдвээ гэж хоёлаа тэрийг сонсоод тэгээд ерөнхийдөө тэрийг шийдээд хагалгаанд орно гэж нэр усаа өгчөөд хоёлаа мөнгөгүй ээжж нэр усаа өгчөөд итгэл дүүрэн гараад алхалж байлаа. Тэгээд тухайн үед хамгийн боломжийн байсан ч гэсэндээ ямар ч гэсэн өртг нь бол бас одоо зүгээр энгийн цалингаа салингийн хооронд явдаг хүний хувьд бас өндөрлөл байсан. Манай нөхөр төрж хоёулаа цалингаа салингийн хооронд явдаг хоёр өвдөлттэй. Тэгэл зээлнээс зээлний хооронд хөрхөн л байдаг байсан шүү дээ. Тэгээд тухайн үед би ерөөсөө байраа зараад шууд хаалганд орж ирсэн. Миний хаалгааны өдөр товлогдчиход идэг 9 сарын 25-нд хаалгааны өдөр товлогдсон. 9 сарын 10 гэхэд манай нөхөр битэрт мөнгө авахгүй. За яах вэ гэж тэгсэн ерөөдөө нөхөртөөгөө ярилцлаа хоёлаа яаж асуудлаа шийдэх вэ? За хоёлаа байраас зарчиё. Чийл ирүүл олж ял да хамаа авахгүй. Бусад асуудлыг бол хоёлаа зохицуулж болно гэд. Тэгээд хоёлаа байжсэн чинь 8 сарын сүүлээр уцтаад за хагалгаанд орохоос өмнө 10 хоногийн өмнө юу вэ ягараа 7 хоногийн өмнө мөнгөө бэлэн байлгаарай гэж хэлсэн. Хоёлаа сандралдаж юугээд өстой зар тавилаа. Өнгүүдээр зар тавьсан. Зар тавиа тэр маань их хүрдэмтэй хэдүүн залгаад л тэгэл битэр ерөөхдөө яг хагалгаанаас 7 хоногийн өмнө зар тавиал цаанаасаа бурханч намайг төссөн юм уу хайртай хүмүүс юм сэтгэлж өссөн юм уу тэгэл битэр зар тавиал 2 хоногийн дараа байрмаа зарагдсан. Нэг дархны ихчирж авсан. Одоо бас тэрэнд баярлаа гэж хэлье. Тэр үед одоо бурхан өстой байдаг бол өгдөөц тэнгэр гэж байдаг бол бидний стал заяад өссөн баг та. Тэгээд байр зарсан мөнгөөрөө сайхан хоёлаа торнд хийж барьж очиад хаалганд орж исэн хоёр та. Бямбсүрэн эмчтэй, асралт эмчтэй бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд тэр үед өстой бид хоёрыг тусал тэмцсэн ах дүүнэр одоо ойр тойрныхондоо бүгдээрэнд нь баярлаа гэж хэлээ. Та бүхний минь тус тэм бурмын үг бидэнд тусалж байсан. Тэр бүхний чи ачаар өнөөдөр өдөө зэрэгтэй хань жил маань одоо ажиллаа хийгээд инээж ханаагаад үр хөлтүүд маань одоо аз жаргалтай сайхан элэг бүтэн яваа шүү. Та бүхэндээ бас энд явдлыг тохиолдуулаад баярлаа гэж хэлье. Ирхэлсэн нэгний цаанаас нандин хайрын үгэн хоёулан шивнэ үнсхийн тоогоо үнэнийг хэлье уримын ээж чамдан хайран шивнэ ижил зүрээ хоёулаамаами эрхэлж жаргасан харaan бусдаас ханмали насны минь нандин сэтгэлийн уяами санахын гэхдээ хаалганд ороод байраа зарчаад хоёлаа дөнгөж толгоогоо болттой. Ханийн тал ташаа шинд хамаг бүгийгөө чивсэж очиж ийлээ. Гэхдээ яг хүн тэгээд эрүүл байхад бол эд хөрөнгө ямарчсан болтгол юм билээ.
Тэгээд ямар ч сан боломжтой харлаа битэр хөрхнийг өөрөө байраа зарахад байхад тухайн үед ганцхан нэг талдаа л орсон. Тэгээд би ч одоо сонсоогүй 2 сар л болсон гэхэд анх дууг сонсоод би бүр ингээд бүр үгээр хэлхий аргагүй надад амар тийм гоё үнэхээр тийм сайхан мэдрэмж төрчихсэн шүү дээ. Ямар ч зингээ хүний авиаг сонсоод тэгээд бат манай эмч намайг тэгтээ чамайг би бүр анх дөнгөж аппарат асаалгаж явахдаа энэс илүү чангалуулах гэдэг яриад байсан нар чинь би аюу их сайн санд шүү дээ. Дахиад чангалчих л да, дахиад жоохон чангалчих л да л гэдээ яваад гэсэн. Болохгүй болроо чи мэдрэлчин дасгана ингэн тэгнэ. Тэгээд эхнийхтэр бол ямар ч гэсэн би нөхөртөөгөө хамгийн ихний тохиргоон дээр бол яг хүмүүст янз янзаар нөлөөлдөг гэсэн. Би хамгийн ихнийхээ тохиргоон дээр зүгээр ингээд сонсоод тэгээд тэр цаана за яаж ин болроо гэл ингээл эмчийнхээ үгийг шууд ойлгож байгаа юм чи амар гоё тийм нэг тийм хүн одоо юу гэдэм бэ те бүр нэг ингээд алдсан бүр юм тийм байж байгаа тэр мэдрэмжийг ингээд буцаагаад авч байгаа юм шиг амар л гоё мэдрэмж төрчихсөн. Тэгээ манай нөхөр их тэр чинь хамгийн анхныхаа тохиргоог хийх хичээл нөгөө эмнэлгээс гараад хөтлөөл алхсан. Надад тийм ярьж байна би нөгөөдхийг нь хэлээл. Тэгээд 2 дахь тохиргоогоо хийлгээд би тэр орой гэртээ зургт үзээ сууж байгаа телевизээр мэдээ гарчихсан. Тэгээд сурвалжлагч ярианаас би ерөөсө 10 үг ярихад төрвийг нь ойлгоод хэлэхэд маань нөхөр надаас илүү баярлаад би тэр чинь ягаад алдсан юм аа буцааж аваад нөгөө байсан юмныхаа үнцнийг бүр айгүй их мэдэрч байгаа ч юм уу амар их баярлж хүлээж авч ирсэн. Тэгээд тухайн үед ямсар юмч наваад айгүй их сэтгэл санаагаар их гоё дэмжиж урамшуулдаг гэсэн чи болроо өстө гоё болно. Чи 2 дахь торгон дээр ингэж сонсож байгаа юм чинь чи өстө мондог чам шиг ингэж сонсож байгаа хүн байхгүй чи илүү сайжирна илүү гоё болно. Дахиад чи хичээгээрээ ном уншаарай сургалтанд яваарай гэл. Тэгэл хүн бас өөрөө өөртөө айгүйх ажиллах хэрэгтэй. Би чинь сонсохгүй сар гарan 2 сар таг дүлийн явсан гэхэд би ч ерөөсөө өөрөх яриг ойлгохоо байцсан байгаа юм чинь. Тэгэл хүн өөрөө хичээж эхэлсэн. Би энгийн хүнээс илүү нэг шат илүү хичээж амьдрах хэрэгтэй болсон. За сонсголтойгоо өөрийнхөө яриаг сонсоход бол хууч нөгөө мартчтай юм л шүү үгээ. Тэгэл мартсан үнүүдээ сэргээхийн тулд чангаар ингээл ном уншаал өөртөө ингээл тодор нөгөө үнүүдээ буцаад сэргээж байгаа гэл. Тэгээд би яг хаалган дарахтаа ажилласаа 3 сарын чөлөө авсан. Тэгээ 3 сарынхаа чөлөөг аваад би 15 оны 9 сард чөлөө аваад 16 оны 1 сар хэд би буцаад ажилдаа ороод хэмээн ажиллаад ирсэн. Тэр л надад үнэхээр баяр багталтай байсан да. Тэгэл ажилдаа ороод би хүн үнэхээр ажиллах чадвартай ажилдаа ажлын хамт олонтой байх чи ямар сайхан юм бэ хүн хийх юмтай байх чи ингээд нийгэмд ингэж явах алхах чи ямар сайхан юм бэ гэдгээл би илүү мэдэрсэн. Тэгээ нэг талдаа хаалганд ороод би чинь 2019 он хүртэл зөвхөн нэг талаараа сонсч явсан. Яг үгтэй нэг талаараа сонсохоор энгийн хүнээсээ нэг 70% л сонсно. За хүний яриаг бол яг өөд өдөөсөө хараад суухад бол тухайн хүний яриаг бол би ойлгочихно. А яг нийтэн дундаа ороод жоохон чимээхтэй газар ч юм уу те орохоор жоохон тиймэрхүү. Тэгээ байжгаад ямар ч гэсэн гэхдээ би бүхэлдэн 4 жил зөвхөн нэг талдаа хаалгаатай гэхэд ажиллаа хийгээд явчихсан юм да. Тэгээд тухайд намайг дэмждэг, хайрладаг хамт олон маань байсан. Намайг нэг орой чи аппараттай штэ чи нэг жоохон орой унтчих юм бол толгой чи ядарч штэ гэд хайрладаг хан маань байсан. Тэгээ би чинь бол байнга сармстай шүлэддэг хүн шүү дээ нөгөө тархиа ядрахгүй сонсох хэрэгтэй гэл. Тэгээ ямар ч сан аль аль нь хичээсэндээ 4 жил нэг талынхаа аппаратаар ажиллаа хийгээд явсан. 2019 онд 7 сард нөгөө талынхаа шинэ таалганд орох боломжийг асралт эмч маань, манай эмнэлэг маань, болтой эмч манад олгосон. Тэгээд намайг дуудаал за болроо ингээд чамд нөгөө талд чи орох боломж байна чи яах вэ гэхэд би юусоо бодоогүй. Орё л та орё. Тэгээд хүмүүс тэгдэг гэсэн ингээд нөгөө талд орох гэхээр өөр би чадах уу? Би одоо энээсээ илүү сайжрах уу гэд. Тэгээд надад бол тэгж бодогдоогүй яаж бодсон ерөнхийдөө ойлгомжтой ш нэгнүүд дээр харсан, хоёрын дээр харсан, нэг ч хэрэг харсан. Би нөгөө өмнө үдцсэн үр дүнгийн хангалттай мэдрээ явж байгаа учраас энээсээ л их боломж надад байгаа гэж хэлэнгүүт би шууд дуртад сурсан. За надаас шалтгааллах юм юу вэ? Би юу их вэ? Хаалгандаа хийсэн орох уу? За би сте яаралтай орё гэл. Тэгээд ээлж амралтаа аваад би нэг сарын дараа ерөөхдөө их шинжилгээ өгөөл шууд хаалганд ороод хаалганаас гараад 7 хоног ажилд орсон. Нэр нь бол надад тэгж хүмүүс чиг тэнэглэцэх ерөөхдөө боломж өөртөө тийм хүсэл байгаагүй дээ. Ямар ч үр дүнгээ өгцсөн энэс илүү боломж би энэс илүү энэ хүмүүс маань надад ингээ боломж олгоод байгааг мэдчихэж байгаа учраас байга баяртайгаар хүлээж аваад 2 талдаа орсон. 2 талдаа орсноос хойш тэгээд үнэхээр харьцуулшгүй айгүй өндөр өөрчлөлт гарсан. Би ч өмнө бол яг энгийн хүнээс нэг 60-70% та сонсоод гэж 3 асуудаг байсан чинь одоо ч ерөөсөө асуухгүй шүү дээ. Тэгэл эргэж хараад. Тэгээд 2 талдаа ороод аппаратынхаа бас тохиргоонуудыг хийлгээд
ажил дээрээ сууж агаад гэсэн чи манай хамт ажилладаг байна тэгжсэн аахгүй. Боловч та сая хаалгасаа урсан сонсцсон уу гэдэг. Тийм би сонссон хүү орж ирж ирсэн хаалгаа тайлх гэсэн чи бүгд намайг амар гайхчихсан шүү дээ. Тэгээд би аягүй урд хоёр талдаа яг нэг хүн сонсголынхаа мэдрэлийг алуулах өхөөлөхгүй. Тэгээд ингээ байнга ингээ дэмжиж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд ер нь манай эмч нар их гоёо. Хоёр дахь аппаратаа бас асаагаа сууж агаал. Тэгээ нөгөө нэг хуучин сонсдог байсан талаа аваад шинэ аппаратаа асаагаал. Ингээл Батбаян нөгөө эмч рүүгээ хардیں۔ Болтой эмч рүү хараад Батбаян эмч рүү ингээл харахгүй. Мундаг байна л гэд. Чист сайн байна мэдрэлч өстой гоё. Ер нь ихтэй манай эмч нар их тийм гоё. Хүнд айгуу тийм найдар удаг. Чи бол болно шүү дээ. Чи одоо юм байгаа юм чинь чи бол өстой мундаг өстой бараг л чам шиг хаглаанд орсон хүнээс бараг чам шиг хүн байхгүй гэж боддог. Тийм хүн зөндөлөөдөг баглаа. Тэгээд ихэр чи их урамштай юм билээ шүү дээ. Энэ хүмүүсийнхээ итгэлийг алдчихгүй юмсан. Хаалганыхаа үр дүн гаргачих юмсан гээл те. Ер нь хичээдэг те. Тэгээд одоо л ямар ч ихсэн бас бид нарт чи одоо сонсгол мотой хүмүүсийг сорилтын үе ихчлээ шүү дээ. 2020 оноос хойш чинь бид нар чинь бас нөгөө хичнээн сонсож байгаа ч гэсэндээ өөртөө айгүй ихтгэлгүй болчтой юм билээ. Тэгээд нөгөө амны хөдөлгөөнтэй уялдуулаад сонсож байгаагаа бацдах гал ингээл хүний амруу ингээд хараад байдаг. Тэгсэн 20 оноос хойш одоо корона гэдээ бүгд масктай. Тэнгүүд бид нар бас нэг бодлын айгүй тийм дадлаг болчих чинь. Одоо бол масктай сонсож байгаа хүн чинь маск бол хараа зүгээр тийм ямар ч зөвөрт бол одоо ер нь би хүнээс дутуу шүү гэсэн мэдрэмж нь авдаггүй те. Ямар ч нийгэмдээ бүгдээрэн дээр хөл нийлүүлэл би энэс илүү чадна, би энэс ч илүү чадна, энэс ч илүү тэмчих хэрэгтэй гэж бодвол амардаг та. Одоо тэрнээс хойш одоо ингээд 6 жилийн дотор бид хоёр юу яасан байна? 5-6 жилийн дотор одоо шат болгоноор нь дахиж амьдралыг босгож ирээд өдий зэрэгтэй хүүгийнхаа тоогч нэмлээ, амьдралынхаа байгаа зүйлсийнхаа талаар ч их нэмлээ. Тэгээ хоёр биеийн нэвтэй сайхан нийтээ аз жаргалтай байгаад зовлонгийн ард ийм сайхан юм байсан байна гэдгийг одоо мэдэж авсан да. Одоо тэгээд ер нь хойштаа энэ сонсгол гоо байгаа ч юм уу одоо энэ сонсголын буралдтай ийм улсууд байгвал ер нь бол олон жижиг амар хоолой имлэг байгаа. Тэрэн дундаас хамгийн найдвартай, хамгийн сайн гэх юм бол нэгдүгээр имлэгийн зөвлөх эмч, бямб сүрэн эмч болон эдийн асралт эмч эднэртээр одоо очиж одоо асуудлаа шийдвүүлээд аз жаргал гэдэг зүйлийг мөнгөөр худалдаж авч болтгүй шүү. Өөрөөсөө эрүүл сарвал байх хэрэгтэй юм байлээ гэдгийг ер нь залуучуудаа загж хэлье да. Хүсэл